Сайн байцгаана үзэгчдээ. Манай өнөөдрийн ярилцах цаг нэвтрүүлгээр цагдаагийн өндөр албан тушаалын офицер оролцох ёстой байсан харамсалтай нь ирсэнгүй. Гэхдээ бид үргэлжлүүлээд та бүхэдтэй ярилцах сэдвүүрээ ярьж болох юм. Тэгэхээр манай өнөөдрийн нэвтрүүлэг лха телевизээр орон даяар цацагдж байгаа мөн DDH 5 антеннаар орон даяар цацагдж байгааг хэлхэн зүйтэй баха. Тэгэхээр хагас өдөр болгоны 22 цаг 30 минутаас миний явуулдаг энэ 30 минутын нэвтрүүлэг бол нэр нь 30 минутанд одоо 30 асуулт тавиад 30 хариулт авах юм бодолтой байдгийг. Тэгэхээр нэгэн зочин маань ирээгүй учраас өнөөдөр ярих сэдвээ та бүгд үзэгчдтэй бас ярилцах нь зөв байх. Өнөөдөр бол 7 сарын 1-ний асуудлын талаар та бүгдтэй ярих гэж бодож байна. Зочин маань хэрэг хоцроочлох нь ирэх юм бол мөн энэ талаар ярина. Тэгэхээр 7 сарын 1-ний асуудлыг одоо сонгуульд өгөөд ирэхээр маш их ярьдаг болсон. Түүнээс гадна зөвхөн 7 сарын 1 гэлтгүй бас нэг нь махны талаар жоохон ярих нь зөв байх. Өөрийн зүрийн асуудлууд энэ хөрөнгө оруулгын мэдүүлгийн талаар ч гэдэг юм уу эрхмүүдийн. Тэгэхээр эхлээд махны үнийн талаар жоохон ярих гэж бодож байна. Монголчууд одоо 40 сая малтай 2.8 сая хүрэхгүй хүн амтай. Гэтэл өнөөдөр махны үн тэнгэр тулж гин гэж хүмүүс ярьж байна. Өөрөөр хэлбэл бараг 10,000 төгрөгт хүрж байна. Сая 2-3 хоногийн өмнө сонин дээр Доронтын нэг малчин эмэгтэй ярьцлага өгсөн байсан. Маха дээдл нь 2,000 кг-ын 2,800 төгрөгөөр би зарж утснаас тэрнээс дээш үнээр зарж үзээгүй гэж. Гэтэл өнөөдөр хотод махны үн 10,000 тулчаад байдаг хэм буруутай вэхээр хүмүүс янз бүр ярьж байгаа. Энэ дундаас нь ашиг болоод байгаа чэнжүүд буруутай тэдрээс болоод махны үн өсөж гин гэж. Миний бодлоор тийм биш бах. Миний бодлоор махны үн өсөж байгаа гол буруутан юм байх үгүй энэ төр засаг буруутай. Төр засаг юунд байдаг бол үнийг зохицуулах ёстой байх. За ингээ эхний зочноо авъя. Таныг сонсож байна. Сайн байна. Амрэгэрье орой мэдвэгээ. Сайн байна. Махны талаар ярьдаг тийм ээ. Мах бол өнөөдөр явж бодлоо гэсэн нэг хэлэх юм ах 900 төгрөг. 9,000 төгрөг. Тэгээ гаруй 1000 төгрөг чинь. Одоо бас захтай шүү дээ. Тоосоо дээр бас яг юм бэ. Би хоёроо яваад би төмсөн мөрөг төмсөн дотор явж байгаа юм чинь. Энэ гараад ингэж гэнэ үү. Тэгээ махны одоо энэ цалин хөлсэй 2 сарын 1-ний хэмнэн одоо ингэж гэж штэ одоо бодол 4 сарын 1-ээс тэтгэр цалин нэмэгдэхгүй. Тэгвэл энэ махны дахиад нэмэх юм шүү дээ. Ингээ 10,000 болох нь шүү дээ. Тэгээ монголчууд махгүй яаж амьдрах вэ наа? Наа төмс гэж штэ. Төмс ч одоо янз янз байна. Бар 1000 хүсэж 900 800 гэдэг. Таны бодлоор энд хэн буруутай вэ? Энэ төл засгийн дөрвөлж буруутай. Энийг шууд хэлнэ. Эдрүүд ингэж ярьж байгаа энэ чинь зах зээлийн зарчмаараа явж байна гэж. Өнөөдөр Монгол энэ том хятадын хажууд байгаа жижигхэн орн байж зах зээлээр хятадтай өрсөлдөнө гэж байхгүй шүү дээ. Ерөөс тийм баг. Тэгээ бас тэр комит зүйлүүд дээр ТВ-ээр явдаг. Тэр үеийн хятад махны нөөцч одоо гаргаад 900-аар өгч байна гэж. Араа өнөөдөр телевизээр тийм мэдээ явж илээ. Өөрөөр хятад Монголд нөөцлөсөн махаа одоо гаргаж эхэлж байна. Тэгээд чадахгүй юм бол хятадд өгчөөд тэдний нөөцтэй тэгж хадгалаад явъя. Хадгалсан байна лээ. Баар нөөц мах хэлмээр гэдэг мах нь байна лээ. Тэгээд одоо шинэ мах гэл гарч байгаа жаахан юу займын хийсэн машин хөөсөн гэмэд мах байна лээ шүү дээ. Мах гэдэг бол монголчуудын хамгийн гол хүнсний бүтээгдэхүүн учраас энэ махны бодлогон дээр бол төр засаг бол тун их анхаарах ёстой. Чадахгүй, ерөөсөө чадахгүй. Нийтээр одоо өөрсдөө ичихгүй одоо болоо штэ гэж хэлмээр. Одоо энэ юунаас санаатаа буурах штэ. Энэ хаврын төлөвлөм биш энэ санааны дээр бууч хэрэгтэй одоо ерөөсөө хэрэг авахгүй. Ичмээр юм. Нэг хоёрдоос талхны юм гэж байна. Талхны гурлийн нэмэгдэх үн дээр энэ дээр хэрэг байна. Тэгээс гурлийн нэмэгдэх талхны яг нэмэгдэж байгаа юм. Эхлээд тэр нэг чихрээр үлдэрийн нэг дахин ярьж байгаа бол их хусч юм шүү дээ. Нэг хүн боохтой мөнгө авдаг юм. Нэг ууцхтаа бас хүнд мөнгө өгдөг юм. Тэгээд тэрнээс нь зүсгэж болсон мөнгө өгдөг юм. Тэр ямар хашаа хооч болоод тийм байгаагүй гинт хинчгээд нэмсэн хадаагаад их хусч явах юм. За баярлалаа. Би тэсрээд хусч мөж хийлмээр байна. Тэмдэг юм. Тэгэхээр үзэгчтэй хандлагад өнөөдөр 30 минутанд 3 сэдв ярих гэж бодлоо. Нэгдүгээрт энэ махны үнийн талаар ярих, эрх баригчдын хөрөнгө орлогын мэдүүлгийн талаар ярих, мөн
цагдаагийн талаар 7 сарын 1-ний асуудлаар ярих гэж утсан. Тэгэхээр нэг сэдвээр нэг 10 минут ярих учир утсаар ярьж байгаа хүмүүс санаа оноогоо маш товч хэлвэл зүгээр бах гэж бодож байна. За дараагийн хүнийг авъя. Ано? Баян таныг сонсож байна. Та асуултаа тавихгүй юу? За, энэ махны үн нэмэгдэж байгаа бол ерөөсө төр засаг юм байна нэгдүгээр шүү дээ. Хоёрдугаар энэ төр засагт байгаа улсууд байна шүү дээ. Ерөөсө ямар ч тийм мэдлэггүй улсууд ингээд төрийг ингээд хууль бусаар гарцсан шүү дээ. 7 сарын 1-ээс хавуулаад ерөөсө. Одоо энэ улсууд яг өөр дэштэй ингээд өөрсдөө ингээд энэ төр засагт байх юм бодоод байгаа юм. Цагаараа дүү захалт өгөхөөр байдгүй. Эдгээр истори хэзээ цагт хариуцлага тооцсон. Тэртээ тэрнгөө ард юм уу? Монголын ард юм бол тэртээ тэрнгөө энэ улсууд хариуцлага тооцсон бүгдийн шоронд юм. Цаг хугацаа бол ерөөсөө удахгүй ярина гэдэг хэлий. За би энэ хариуцлага тооцно гэдгээс нэг талаас бас айж байгаа юм аа. Асуудлыг дор дорн шийдэхгүй улам хөндрүүлээд явах юм бол цус урсахгүй гэж айж байна үнэхээр. Сая хүн хэлж байгаа л да энэ юм итгэхгүй нөхдөө төр засагт гарлаа гэж үнэ. Дэмж 30 гарч байгаа залуучуудыг одоо сайд болгож जैन, дэд сайдууд болгож जैन. Саяхан Зандаа хуугийн гол гишүүн ярьсан шүү дээ. Цэцэрлэгийн хөөхтөд чүдэн зориулчвал юу болох вэ гэж өөрөөр хэл Батлан хамгаалахын сайд J-ийн хоёрын талаар ярьсан. Тэгээ өнөөдөр ялгаа байхгүй одоо Mac компани эзний хөөхд номтой баяр гэж залуу одоо бас 30 өрсөн өрөөгүүд энэ залуу бас нэг яамныхын дэд сайд болчлоо л да. Тэгэхээр өөрөөр хэлбэл мөнгөөр сайдын местик хөдөлдөг болцсон. Тэгэхээр бид энэ тухай яриад байдаг асуудал шийдэхгүй байгаа даа гэж зарим хүмүүс ярьж байгаа. Та нар яриад юу болох юм бэ гэж. Ярина гэдэг бол маш чухлаа. Ингэж ярьж чадахгүй айдаг хүмүүс маш их байгаа. Ярьж ард түмнийхээ толгойд юм хийж байгаад ард түмэн чинь ойлгодог болсон цагт магадгүй энэ асуудал нэг өдөр шийдэгдэх байх л да. За дараагийн хүнийг авъя. Сайн байна уу? Та сандлаа шууд хэлэхгүй юу? За сайн байна уу? Би календар нэг үг хэлэх гэдэг. Энэ махкунийг чэнжүүд дундаас үсгэж байгаа гэдэг дээр би бодож байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ одоо чинь марчд ирээд маха одоо үнтэй зарж байна гэж нэрийгүүр захын нэг худлаа хэлж илээ. Одоо Монголчууд яг хөдөө гэртээ махадагдаад хотод авчраад зарж байна гэх тийм юм байдгүй наа. Би өөрөө хөдөөний учраас тэрийг сайн мэдж байгаа. Тэгэхээр энэ махны үн өсгөж байгаа юм бол төр засгийн буруу, дээр нь энэ дундаас нь ашиг олж байгаа хүмүүсийн буруу байна гэж би хэлэх гээд байгаа. За баярлалаа. Мэдээж сая өнтө санал нэг байна. Бид түрүү нэвтрүүлгийн ихэнд хэлжсэн хэдхэн хоногийн өмнө сонин дээр гарсан нийтлж юу гэж байсан бэ гэвэл доронтын нэг малчин эмэгтэй. Би маха килограммын 2800 төгрөгөөс илүүгээр зарж ерөөс үзээгүй гэсэн. Тэгэхээр шууд одоо хэлэхэд бол тэр зах дээр мах зарж байгаа нэг хэдэн худалдагч нар ч буруу байхгүй байх. Тэд нар бас нэг хэдэн төгрөгөө нэмэл хийж байгаа. Энэ гол буруут нь хэн байна вөхөр ерөөс энэ хүн сэдэж хаан өөрөө төр засгийн бодлого өөрөөсөө маш буруу байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл нэг хүнд оногддог малаараа монголчууд бол дэлхийд дээр толгой цогч байгаа ийм баян орн, махны орн гэж ярьдаг. Хамгийн экологийн бүтээгдэхүүн буюу байгалийн цэвэр махан бүтээгдэхүүнтэй энэ улс орн өнөөдөр махаар ингээ гачигдаад байна гэдэг бол үнэхээр төр засаг уваагүй байна гэсэн үг. Энэ бол зөвхөн нэг ардсан нам гэдэг юм уу, ман намынх нь буруу биш. Ерөөсөө энэ төр засгийн эрх мэдлийг энэ сүүлийн 22 жил атгаж байгаа нөхдүүд энэ махны бодлогон дээр буруу явагдсны улмаас л өнөөдөр махны үн 10,000 хүрчээд байна. Эртэдх нэг сайд нь ярьж ийл л дээ. Гэхдээ энэ чинь бид зах зээлийн зарчмаар явах юм бол ер нь юмны үн бол дэлхийн зах зээлийн одоо үнэнд хүрхэл явах ёстой гэж ярьж байгаа байхгүй юу? Болон тийм байж. Тэгвэл цалингийг бас тэгж хүрэх ёстой. Гэтэл өнөөдөр цалин бол дэлхийн зах зээлийн тэр наад захт нь хүрээгүй байгаа шүү дээ. За ингээд эхний 10 минут өнгөрчлөө дараагийн 10 минутын асуудалд оръё. Тэгэхээр энэ цагдаа гэж байгаа. 7 сарын 1-ний өдөр цагдаа 5 хүн буудаж алсан. Тэр буруутай. Тэр нөхдүүдийг одоо бариад шоронтыг хэрэгтэй гэж ярьж байгаа улс байгаа. 7 сарын 1-нд жагсагчд буруутай. Тэд нар л одоо өдөө хатгаагүй бол тийм асуудал болохгүй байсан гэж ярьж байгаа улсууд ч байгаа. 7 сарын 1-ний өдөр миний барьж байгаа байр суурь бол төрийн эрх барьж байгаа нөхдүүд буруутай. Өөрөөр хэлбэл жирийн цагдаад ямар хүний хүүхэд очдог бол эргэтэн дарахтны сайд дарга нарын хүүхэд жирийн цагдаа болоод бороохой бариад харанхуй шин эргүүлдэж гардггүй энийг та бүгд мэднэ. Ялгаагүй та бидний жирийн ардуудын хүүхдүүд тэр цагдаад байгаа. 7 сарын 1-ний өдөр ард түмний дотор нь 2 хуваагаад
нэгийг цагтаа болгоод нөгөөдхийг ард түмэн болгоод хооронд нь байлдалцуулсан, алцуулсан тэр төрийн эрх барьж байгаа нөхдүүд буруутай гэж би бодож байгаа юм. 7 сарын 1-ний өдөр 5 хүн нас барсан үнэн. Түүнээс гадна сая сүүлд хурандаа Батцхийн өгсөн ярилцлага дээр байлуу да цагдаагийн 2 албан хаагч 7 сарын 1-нд авсан шархнаасаа болоод нас барсан гэж бас ярилцлага өгсөн байлээ. Тэгэхээр 7 сарын 1-ний асуудлыг бол сонгуульд өгөөд ирэхээр одоо идэвхтэй ярьдаг болсон. Энэ 14-нд болох шүүх хурлаар бол би бол юу гэж бодож байна гэхээр тэр гэм буруутай этгээдүүдийн үнэн мэнийг гаргахгүй болов уу гэж бодож байна. Энэ бол зөвхөн сонгуулийн шоуул явагдаж байна. Шүүх хурл бол сонгуул дуустал нэг олигтой үр дүн гарахгүй байх гэж бодож байгаа. За би авъя таныг та сандаа хэлнэ үү? Самбараар мэдэрье. Араа мэдэрье. За 7 сарын 1-ний асуудал бол ерөөсөө шууд сонгуультай холбоотой. Тэр бол ямар ч маргаан байхгүй. Сонгуулийг бодлоод туусан учраас хад иргэд өөрсдөө цугласан. Тэнд хэн нэгэн хөдөлгөөнүүдийн тэргүүнүүд байх нь байсан. Талбайдаар юу намын онцгой намын байрны өмнө бол 17 намын туг намжижсэн. Би сайн санаж байна. Тэр нэг квадрат юу 10 метр квадрат газар дээр хүний ягтар ингээд тэнд ирнэ 30 мянган хүн цугласан байсан. Тэдний хэрэг тэр шүүх хурлаар авах гэж байгаа бол тэр хэдэн төмөн хүн жагсчаад байхад зүгээр тэр санжин баяр гарч ирээд атомноос уучлахгүйгээр дахиад энэ юу сонгуулийн чи юу яач ёо. Яцаа шалгачаа иргэний хөдөлгөөнүүд хүрээд ирээ. Намуудын дарнаар хүрээд ирээ гэж бүх асуудал хаалтах байсан. Нэгдүгээр тэр. Хоёрдугаар тэр Шангрила гэдэг төштөөдрийг гайцаас хужаанаар толгой дээрээс чулуу шидчээр гарсан шүү. Тэр телевизийн бичлэгэн дээр байгаа. Цагтаа хатам хоёрын дунд чулуу шидчихсэн. За ингээ хоёрдугаар баримт. Гуравдугаар баримттай хаяг хэрэглээд одоо санжийн сайд руу нөхөр дахнаас маш том хүчтэй дипломчрууд авчирсан. Яг л 31-ний урд орон хэдийн миний юг дагуулсан тэр хонцгой намынхан тэр отхон баяр зөндөө ажалсан санжийн баяр гэж явуулчихад баянгол цачтууд хэдэн миний юг тогтдог үлдэх штэ манай ярьсан. Манай тоосны үжигт манай зөндөө ажалсан гэмээр гооч явуулаад давхиж явуулаад тэргээд нэг иймэрхүү юм болоод ингээ хар түмний надад ч өөртөө өдсөн байхгүй сонгуулийн дүн гараад байхад. Гэхдээ наад чи ерөөсөө энэ төр гарсан төрөний үйлсүүд хятадын иргэдүүдийн хийж байгаа энэ манамихны ажил. Хэрвээ чадах байсан бол бас нэг намын байр өгөх юм шүү дээ. Хамгийн их дургуй хөрмөр ирнэ монголчуудын их олон жилээр яргаж ирсэн Монгол ард хуучин Монгол ардын хувьсгалт нам буюу одоогийн манам байгаа байхгүй. Энийг ер нь байхгүй болох хэрэгтэй байхгүй. За баярлалаа. Шинэ сая үнтэй маш олон зүйл дээр санал нэг байна. 7 сарын 1-ний асуудалд бол ард түмэн буруу байхгүй. Ард түмэн буруу байхгүй. Үнэхээр ард түмэн бухимдаа жагсан үнэн. Тэн дотор магадгүй тэр сонгуулийн үеэр унчсан кандидатууд уу нэр дэвшигчид өөрсдийн өмсөө оруулаад жагсаагаад өдөн хатгсан юмнууд байсан байж болно. Аль ч намынх нь ялгаа байхгүй. Гэхдээ 7 сарын 1-ний шиг иймэрхүү асуудал барууны тэр арчсан гэж байгаа орнуудад гарвал яаж шийддэг вэ гэвэл гол хариуцах хүн хэн байх вэ гэвэл тухайн үед ерөнхий сайд байсан хүн өөрөө л бид нар чинь ерөнхийлөгчийн засаглалтын орн биш бүгд найрамдах засаглалтаа буюу парламентын засаглалтын орн тэгэхээр ерөнхий сайдтай хариуцлага тооцдог. Түүнээс биш тухайн үед одоо бужигнаан болоод ард иргэд чохирлоо цагдаа бас тодорхой хэмжээгээр хохирсон гэж ярьж байгаа. Энэ тохиолдолд бол аль алинд нь одоо амнисти буюу өршөөл үзүүлдэг. Гэтэл өнөөдөр хүртэл одоо тэр ВСК болгоод байдаг юм цагдаатай зодолдоо шорон суусан олон улсууд хохирсон хэвээрэл байж байгаа. Цагдаагийн олон албан хаагч хохирсон хэвээр байж байгаа. Эдгээр бүгдээр л ялгаа байхгүй. Монголын та бидний үр сад. Гэхдээ энэ цагдаа нарын дотор тэр хохирсон ард түмний дотор дарга нарын хүүхдүүд, сайд нарын хүүхэд байхгүй. Үр дүнд нь хэн хохирсонгаар ард түмэл хохирсон. Өнөөдөр ард түмнээ цагдаа нартай байлдуулах биш. Цагдаа бол миний бодлоор энэ ард түмнийхээ талд ороод энэ дууурчтай хэсгийг нь олигархуудын хэсгэд хэмжих зүг бах. За би дараагийн хүнийг аваад таныг сонсож байна. Алло. Таныг сонсож байна. За. Энэ зүгээр нэг юм хэлэх гэсэн. Алло. Таныг сонсож байна та яар. Тэгээд энэ юу аахгүй. Энэ
телевизээс зурагтаас жоохон холдоод ярихгүй шуугаад байна. За тэгээ. Монгол ардын нам, ардчилсан нам хоёр ч угаасаа нөгөө хот шоу хийж байгаа байхгүй юу? Тэгээд энэ нөгөө За тэгэхээр сая хүн хэлж байна л да. Үнэхээр энэ Монгол ардын нам, ардчилсан нам хоёрын хооронд бол миний ойлголтоор бол ялгаа байхгүй болсон. Яагаад ялгаа байхгүй болсон гэхээр удирж байгаа хэдэн хүмүүс бол бүгд хармаагаараа нэгтцсэн гэж ярьдаг. Тэрнээс биш зүүнний үзэлтэй ман нам гэж байна. Одоо барууны үзэлтэй буюу Америкийн ардчлал гэдгийг ярьдаг ардчилсан намын одоо үзэл бодол өөр. Тэн дотор байгаа жирийн гишүүдийн үзэл бодол бас арай өөр гэж бодож байгаа. Хамгийн гол нь юу нь адилхан болцсон бэ гэхээр энэ хоёр намын гол шийдвэрийг гаргадаг тэр цөөхөн хэдэн бүлэглэлийн бол сонирхол бол альч тэр барууны үзэл зүүнний үзэл биш. Тэр нөхдүүдийн сонирхол бол яаж улам баяжих вэ? Яаж энэ ард түмнийг атхандаа хийгээд байх вэ? Яаж жагсаал цуглааныг бол тэгээ тэгсээгээд хурдан дарчих вэ? Энэ эсэргүүцээд байгаа олон юм яриад байгаа нөхдүүдийн амийг таглах уу гэдэг л ийм бодолтой байгаа. Та бүгд мэдж байгаа 2005 оноос хойш Улаанбаатарт Монголд үүсээд байсан олон иргэний хөдөлгөөн мөн энэ олон жижигхэн намууд бол бүгдээрээ энэ хоёр хүчинд ихэнх нь ингээд хуваарлагдаад орчлоо. Нэг хэсэг нь энэ хоёрыг дагаад явчлаа. Олон шалтгаан бий. Олон шалтгаан байгаа. Нэг хэсэг нь бас иргэний зориг нам гэдэг баярын гэрт одоо байгуулагдсан гэдэг тэр тоглоомын намд орчлоо. Тэр өөрөөр хэлбэл иргэний хөдөлгөөнүүд 4 намд хуваагдсан. Ман намд нэг хэсэг нь орлоо. Ардчилсан намд орсон. Энэ хоёрын гарч ирж байгаа намд нэг хэсэг нь орчлоо энэ бүлгэлд. Нэг хэсэг нь иргэний зориг ногоо нам гэж байгаа юм руу орчлоо. Гэтэ бодит байдал дээр энэ дөрвөн хүчнээс олигтой улс төрийн үйл явц гарна гэж вирус итгэхгүй байна. Учир нь гэвэл за энэ хоёрыг ярив. Өөрөө Монгол улсын гол 3 өндөрлөгт одоо сууж ирсэн энэ хүн өнөөдөр 2005 онд бидний ярьж байсан зүйлийг давтаад маш сайхнаар яриад эхэлсэн. Бүр илүү сайн онлын хувьд анализ хийгээд яриад эхэлж байна. Өөрөө тэр үед хаана байсан юм бэ? Өөрөө хаана яг тэр бидрийг жагсаалыг тараагаад бидний эсгэл элдв хөдөлгөөн гаргаж ирээ тэмцэжсэн нөхдүүд. Өнөөдөр ардчилсан намын шалгаа байхгүй. Жинхэнэ ирэх барьж байгаа намтай сөрөг хүчин байгаад сөрөг хүчний байр сууриас дугарч исэн бол ардчилсан намын рейтинг өөр байх байтал 7 сарын 1-ний асуудал дээр 5 хүн алагдсны дараа Монгол ардын хувьсгалт нам тухайн үеийн ардчилсан намыг элдв юмд оруулахгүй тулд ард түмний жагсаал цуглаанаас айхрихаа ирэхээр ардчилсан намыг хамтарсан засгийн газарт орё гэд стандарт бус засгийн газар гэж юмыг гаргаж ирсэн. Стандарт бус засгийн газар гэдэг бол хууль бус засгийн газар гэсэн үг. Стандарт бус юм гэдэг бол бараак юм гэсэн үг. Та бүгд мэдж байгаа бараан дээр стандартын Монгол улсын стандарт гос гэдэг бичдэг байдаг шүү дээ. Стандартын тийм тод одоо нийцсэн стандартын зүйлээ гэдэг. Тэгэхээр стандарт бус зүйл гэдэг бол бараак зүйл гэсэн. Өөрөөр засгийн газар бол тийм байсан. Тэгэхээр ардчилсан намын хоёр бол ялгаа байхгүй болсон юм аа. За дараагийн үзэгчийг авлаа. Та зурагтаас жоохон холдоод ярихгүй юу? За. Таныг сонсож байна? Байна уу? Таныг сонсож байна. Баруун гэргээ. Таныг ардчилсан хэлмээр л тоо. Ер нь Монголын ард түмэн эртээрээс эхлээд төрөлхөө яаж сонгох уу, яаж ярих уу, ингэж бүх юм мэддэг асан. Та зурагтаас жоохон холдоод ярихгүй юу? Шуугаад байна. Энэ болохоор ардчилсан хэлийг яг нь байж олон байсан За уучлаарай би тасалда зурагтаас жоохон холдож ярихгүй шуугаад байдгүй. За 3 дахь 10 минут эхэллээ 30 минутын хугацаа. Тэгэхээр дараагийн сэдв рүү орохын өмнө үзэгчдээ дахиад танилцуулъя. Хагас өдөр болгоны 22 цаг 30 минутаас явагддаг 30 асуулт 30 хариулт нэвтрүүлэг. Маргааш нь буюу бүтэн сайнны 9 цаг 30 минутаас давтж байгаа. Манай энэ нэвтрүүлгийг лаа телевизээр орон даяар давхар цацж байгаа. Түүнээс гадна DDH 5 антенаар орон даяар цацж байгааг хэлхэн зүг бах. Энэ нэвтрүүлэг маргааш өглөө 9 цаг 30 минутаас давтна. Тэгэхээр дараагийн нэг зүйл асуудал энэ хөрөнгө оруулалтын мэдүүлгийн тухай юм байгаа.
та бүгд интернет ороод Google-ээр ATG буюу авилгалтай тэмцэх газар гэдэг 3 үсэг бичээд ATG гэж шууд хайхаар авилгалтай тэмцэх газрын вебсайт гарна. Тэрэнд вебсайтаар ороод үзэхэд бол Монголын одоо их хурлын гишүүдийн болоод төрийн өндөр албаны хүмүүсийн хөрөнгө оруулалтын мэдүүлэг байдаг. Тэгэхээр одоо сүүлийн үед авилгалтай тэмцэх газар Монгол Улсын прокурорын зүгээс бол одоо төрийн албанд орчоод хэд баяжсан гэдэг юм уу, хууль бусаар баяжсан нөхдүүдийн хөрөнгө оруулалтын мэдүүлгийг шалгаж байгаа. Одоо сая 2-3 аймгийн засаг дарга нарыг одоо барьж хориллоо гин зарим нэгэнд нь ял өглөө огцон баяжсан байна гэж ярьж байгаа. Мөн баяжсан хурандаа нарын хөрөнгийг шалгаж яах гэж ярьж байгаа. Тэгээ өнөөдөр би юу ярих гэсэн хэрэг Монгол Улсын ерөнхийлөгч, шудраг ерөнхийлөгч гэдэг элбэг доржийн хөрөнгө оруулалтын мэдүүлгийн талаар хэдэн тоо баримт та бүгдэд хэлье. Энэ бол авилгалтай тэмцэх газрын албан ёсны вебсайтаас авсан ямарваа нэгэн нууц мэдээлэл биш. Энэ дээр би худалдаа хэлэх эрх байхгүй. Энэ бол яг олон нийтэд ил тод байгаа тоог та бүгдэд танилцуулъя. Энэ бол 2008 оны онд 24 дугаар тойрогт нэр дэвших цахиагийн элбэг доржийн хөрөнгө оруулалтын мэдүүлгээ гэж байна. За Муштаг ХХК-гийн 90% эзэмшдэг гэж байна. Анх Эрдэнэ ХХК-гийн 60% эзэмшдэг гэж байна. Элбэг доржийн ерөнхийлөгч Асуу ХХК-гийн 10% эзэмшдэг, Liberty дээд сургуулийн 70% эзэмшдэг, Liberty ХХК-гийн 100% эзэмшдэг, Женко Турбюрогийн хувь эзэмшдэг л гэсэн байна. Ерөөс хувийн 50-г байна л да. Уул Женко Турбюро гэдэг бол улсын хурлын гишүүн Алтмаагийн Баттулгын байгуулсан компани баг шүү дээ. Тэгээд тэрний тодорхой хэмжээг нь элбэг дорж ерөнхийлөгч эзэмшдэг юм байна. Remicon гэдэг компани бас хөрөнгөтэйгээ бичсэн тодорхой хувь бичээг байна. Түүнээс гадна Mercedes-Benz 320 машинтай юм байна. Lexus 470 Jeepтэй гэж байна. Уран зургийн цуглуулгатай гэж байна. Тэр уран зургийн цуглуулга нь бол 2008 онд өгөгдсөн хөрөнгө оруулалтын мэдүүлгээр бол 160 сая орчим төгрөг юм байна. За ингээд нийт дүнгийн би та бүгдэд нэг хэлээдхээ. Хөрөнгө оруулалт хувьцааны нийт дүн бол нэг 26 сая 900 мянган төгрөг. Хадгаламжиндаа бол 127 сая төгрөг 537 мянган төгрөгтэй байна. 127 сая төгрөгтэй. Хойно нөхөр адуу ямаа нийснэг 180 орчим тонны малтай, тэрний үн нь бол 26 сая гэж байна 2008 оны байдлаар. Хоёр машиных нь үн нь бол 98 сая 334 мянга. За нэг орон сууцтай тэр нь бол 231 сая төгрөгөөр үнэлэгдэг. Одоо гайгүй сайн орон сууц байх шиг байна. За ингээд орлого нь бол 66 сая жилдээ олж байгаа. Элбэг дорж ерөнхийлөгчийн жилд олж байгаа орлого одоо 2008 оны байдлаар 66 сая 610 мянган төгрөгийн орлоготой гэж жилдээ гэр бүл нь сая 500 мянган төгрөгийн орлоготой. Ингээд нийт дүн бол элбэг дорж ерөнхийлөгч 2008 онд их хурлын 8 оны сонгуульд сонгогдохдоо өгсөн хөрөнгө оруулалтын мэдүүлгээр элбэг дорж ерөнхийлөгч 752 сая 258 мянган төгрөгийн хөрөнгөтэй байсан байна. Тэгэхээр мэдээж түүнээс хойш байрны үн, машины үн, одоо энэ үйл хөдлөх хөрөнгийн үн, адуу малын үн нэмэгдсэн байх ёстой. Саяхан холбооны бүгд баримтах Герман улсын ерөнхийлөгч Вульф гэдэг хүн огцорлоо. Огцорсон шалтгаан юу байсан бэ гэвэл ерөнхийлөгч болсноос хойш таньдаг найзаасаа цөөн хувийн хүүтэйгээр яг банкны хүнээс арай бага хүүтэйгээр мөнгө зээлж аваад авсан асуудлаасаа болоод огцорчиж байгаа байхгүй юу. Тэрнээс улсаас мөнгө идээгүй. Гэтэл манайд өнөөдөр 22 жил улс төрд яваад 8 хийж үзээгүй шудраг хийж байгаа ерөнхийлөгч маань 752 сая төгрөгийн хөрөнгөтэй юм байна. Энийг албан ёсоор бичсэн байна. Гэхдээ энэ дээр тэр Женко Турбюрогийн хэдэн хувийн эзэмшдэг гэдэг нь байхгүй байна л да. Тэр орох юм бол жишээ нэмэгдэж болох л бах. Би жишээ нь зах зээлд орсноос хойш эрен лүүн явж үзлээ, гахаа өрч үзлээ. Германаас машин зөөж үзлээ, Оросын нутгаар давхиж яваад одоо үзсэн. Гэтэ над тийм хэмжээний хөрөнгө байхгүй л дээ. Гэтэл энэ 22 жилд гахаа өрч үзээгүй, машин зөөж үзээгүй, ядад нэг лангуу ажиллуулж үзээгүй энэ ерөнхийлөгч маань яаж ингэж хөрөнгөтэй болчихв? Ерөөсөө Монголын энэ 22 жил төр барьжсэн эрхмүүд бүгд ийм байна уугүй юу гэж сонирхолтой асуулт гарч байгаа. За эхнийхээ сонсогчийг авъя. Сайн байна уу? Та зургатаасаа жоохон холдоод ярихгүй юу? Шуугаад байна. Манай та зургатаасаа холдоод ярихгүй юу?
асуучлаа. За тэгэхээр энэ эрхмүүдийн хөрөнгө оруулгын талаар бид ярьж байгаа. Тэгэхээр за дараагийн үзэгч авъя. Сайн байна уу? 우리 저 노동 사람이 일이요. 노동 사람 нэгэн чинь баяр бууралтай хамгийн гуравтай хүн баяр. Тэр зарим нь одоо тэр үүсгэсэн багнаа энэ төлөө чихэрэг боём хийжбайгаа төлөө эдис босхтой яг хэвчээ. А тэгвэл баяр гарч ирээд бас хийх ёстой хүн хийгээгүй учраас ингэсэн. Аник хоёрдугаар тэр намын баяр өөрөө шатаасан шүү. За баярлалаа. Тэгэхээр 7 сарын 1-ний асуудлыг түрүүн би 10 минут ярьчлаа л да. Тэгэхээр бас нэвтрүүлэг маань тодорхой сэдвтэй байх учраас дараагийн үзэгчдэд хэлье болж игэл энэ эрх мэдэлтнүүдийн хөрөнгө оруулгын талаар ард түмэн юу гэж бодож байна? Сая миний ярьсан ерөнхийлөгчийн хөрөнгө болох төр 752 сая төгрөг хэр бодит зүйл вэ? Үнэхээр одоо 90 онд биднээсээ ялгаагүй. За надаас бол хамаагүй ядуу байсныг би мэдэж 90 онд элбэг дорч ерөнхийлөгч бол би дэрэгд хамаагүй баян хүн байсан. Тэгэхэд би Улаанбаатар зочдлын баарны эрхлэгч хийжсэн над нэг $12,000 байсан. 90 онд штэ. $12,000 тэр үеийн ханшаар. Тэр үед бол би Монголд баг тэргүүн баячуудын нэгэнд орох байсан баг. Тийм мөнгөтэй байсан. Тэр үед миний дэргэд тэнч биш байсан мөнгөөр элбэг дорж ерөнхийлөгч 22 жилд яаж ингэж баяжваа? Яаж энэ 22 жилд эрх мэдэлтнүүд баяжваа гэдгийг ард түмэн юу гэж бодож байна? Тэр талаараа саналаа хэлвэл зүгээр баг. За дараагийн үзэгчийг авъя. Байна та саналаа шууд хэлж болно. элүүдэрчийн хөрөнгө хурааж ав. Έτσι Монголын ард түмний хөрөнгө. Баярыг бол одоо их холих хэрэгтэй. Одоо энэ сонгуул өнгөрөөж тийм энэ логистик авахгүй бүгдийг олж Оросын Путины яг тэр яаж төр байсан, яаж төр гарсан тэр юм Монголд хэрэгжүүлэх хэрэгтэй. Путин ч бол маа хөдөлгөөн байхгүй л үсэн шүү дээ. За. Одоо Оросын ард түмэн маахгүй. Дээрээс энэ нөхдөд бүх хөрөнгө хураа. Яг л банкны дэвлэл 220 жил байсан хөрөнгөтэй хүн Монголд байгаагүй юм дээ. Гайгүй усууд нь дэвсэлгүй усууд буудуулсан. Одоо Монгол ч гэсэн одоо гайгүй усууд буудуулж байна. Тийм болохоор хөрөнгө хурааж явдаа. Тэгтээ тэр хүссэн усаагүй одоо 4-5 жилийн дараа хөрөнгө хураа. Яг л ямар ч улсын хөгжөлт ёс энэ байдаг байхгүй. Эдгээр ингээд өөртөө хийж байгаа явж байна нэ. Ямар ч бүхэн гэж юм байдаг юм. Тэр ядагч байна, өсгөж байна, өсгөж байна. Үнэндээ энэ хэцүү ихтэй хаалтай Монгол юу байгаа юм юу чадах энэ хөгжлөө харалт удмаа машины заамаар зогсоолаад газрын албах газрын дараад идэж дуусчлаа. Тэдний нэгэнд цусаараа төлсөн шүү. Өнөөдөр Монголын ардын зэник биш шүү. Эцэг түүх байгаа шүү дээ. 230 жил холон байж байгаа босоод өссөн ардын шүү дээ. 600 мянга байхтай. Одоо 2 сая 3 сая хүрсэн байна. Бодлоготой байгаараа гэж одоо наадах нөхцөл хэлэх хэрэгтэй. Дандаа худлаа юм байна. Одоо хаалт байна. Төрд гарсны нөхцөл. Тэр худлаа дөрөвтөр ерөөсө ухаа заа. Монголын ардын ухаа их заалахгүй шүү. Энэ давнуудаа санджаараа та нар их ухаа зааж байгаа шүү ардтандаа. Тэгтийн ингэж хөгжиж юм гэж. Тэдээс заалахгүй. Тэдээс ядраа түүжтэй тэрсэн өөрөөсөө тусаа шаавч таасуудаас. За баярлалаа. Хөөсдөө манай нэвтрүүлэг дуусахад 2 минут боллоо. Тэгэхээр мэдээж юу гэдгийг одоо муугаар хэлэгдээд байдаг олигархууд гэдэг байгаа улс төрд орсон нөгөө бизнесмэнүүд бол тодорхой хөрөнгөтэй байх нь бол ойлгомжтой байх бидэнд. Тэр нөхдүүд бол энэ ардчлалын эхний 10 жил 15 жилд нь хуруу хумсаа гоожлох шахаад компани босгож ирээд янз бүрийн байдлаар компани босгосон Монголын толгой байчуд би юу гэдгийг одоо Апогийн Батхүү гэдэг муу хэлэгддэг нөө наран туулын болтет гэдэг нөхөр байна. Сайхан самбуу гэдэг наран тэрэдийн болтет, наран туулын сайхан самбууч гэдэг юм уу. Энэ маш олон бизнесмэнүүдэд энэ хэмжээний хөрөнгө байж бол би нэг их гайхгүй байгаамаа. Тодорхой хэмжээний. Гэтэл өнөөдөр 22 жил улс төрийн ажил хийгээд бизнес хийгээгүй шудраг гэж өөрийгөө нэрлэж байгаа шудраг бай гэсэн ерөнхийлөгч маань ийм болохоор ерөөсөл энэ Монголын ард түмний амьдрал ямар хэмжээнд байна, ард түмнийг хэн яаж доромжилж яах гэдэг нь ойлгомжтой юм л. Өчигдөрхөн 8-ны өдөр ерөнхийлөгч эмэгтэйчүүд хандаад ярьж байсан зүйлд ингэж хэлжсэн. Монгол улсыг гадаадынхын гажиг тогтолцоотой орн, гажиг Монгол гэдэг юм а гэж хэлсэн. Та бүгд сонссон байх. Гажиг Монгол гэж яг элбэг дорж ерөнхийлсэн. Тэгвэл энэ Монгол улсыг ийм гажиг тогтолцоотой болоход хамгийн гол үүрэг гүйцэтгэсэн хүн бол Ардсан намыг олон жил толгойлж байсан өнөөдөр ерөнхийлөгч байгаа элбэг дорж юм ялгаагүй байх.
гэж бодож байна. Тэгэхээр энэ нэвтрүүлэг маргааш өглөө 9 цаг 30 минутанд давтна. Хагас сайн өдөр болгоны 22 цаг 30 минутаас гардаг 30 асуулт 30 хариулт нэвтрүүлгийг дархны Ла телевиз мөн DDH 5 антенаар орон даяар цацж байгаа. Баярлалаа та бүхэнд.